За 29 он хүртэлх 3 жилийн төлөвлөгөөгөө бид одоо гаргаж байна. За улсын хөгжлийн 27 оны төлөвлөгөө энэ хүрээнд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэлд боловсролын салбарыг одоо дурдаг байна. Өмнө нь бол одоо үргэлж боловсрол тэргүүлэх салбар байна гэж ирсэн. Би одоо уншаад бас олсонгүй. Тэг яагаад ямар үндслэлээр энийг ингээд тусгаагүй вэ гэдгийг асууя. Тэг хүний хөгжил бол ерөөсөө улсын хэмжээнд байнга тэргүүлэх салбар чиглэл байх ёстой. Байсарч байх ёстой. Тэгээ сая энэ хоёр сайд бол хэлээд байна л да. Эрүүл мэнд боловсролд бид нар ер нь хамгийн их анхаарсан, хамгийн их хөрөнгө оруулсан гэдэг байна. За үүндээ бол энэ бол зөрүүтэй андууралтай байна. Боловсролын салбарт сүүлийн 2 жилд оруулсан хөрөнгө оруулалттай энэ 27 оны хөрөнгө оруулалтыг та бүхнийг бас нэг харьцуулаад тоо хэлээч гэж хүсэж байна. Одоо энд бол гадаадын хөрөнгө оруулалт, за мөн дотоодын хөрөнгө оруулалт гэдэг тоонууд бол нэлээд өндөр тавигдсан байгаа. А яг улсын төсвөөр оруулж байгаа хөрөнгө оруулалт өмнөх 2 жилтэйгээ харьцуулахад өссөн үү, буурсан уу гэдгийг би асуумаар байна. Тэгэхээр бид бол одоо ингээд хүнээ хөгжүүлээд боловсролдоо их хөрөнгө оруулаад байгаа. Энэ бол байдгийг ер нь л оруулчихад байгаа шүү гэдээ ингээд яриад байна. Тэгэхээр энэ бол маш хангалтгүй байгаа. 27 оны жилийн ажлын төлөвлөгөөг бид нар бас харсан. Тэнд байж байгаа хөрөнгө оруулалтуудыг оруулж ирж байгаа юмнууд бол энэ эренбэ сайн тогтоогоогүй энэ моновчгүй байдал бол байсан гэдгийг та бүхэндээ бас хэлье. Боловсролын яам хэдээсрэн гишүүний асуултанд хариулъя. За 2000 өнгөрсөн 2 жилийн хөрөнгө оруулалтын салбарын улсын төсвийн хөрөнгө оруулалтын талаар асуусан. За энэ дээр 2024 онд бол 723 тэрбум төгрөг төлөвлөсөн. За 25 оны хувьд бол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 446 тэрбум төгрөгийг төлөвлөсөн. За 26 онд 506.7 тэрбум төгрөг төлөвлөсөн байгаа. За 27 оны хувьд бол улсын хөгжлийн төлөвлөгөөнд бид нар саналаа хөргүүлсэн. Тэгээд одоо төслийн түвшинд явж байгаа учраас шууд тодорхой тоо хэлэх боломж байхгүй байна. Энэ боловсролын салбарын ховсгох зардлын бараг 90% болцсон байна. Багшийн цалин эзэлж байгаа юм байна. Их өндөр гараад ирлээ. За боловсролын салбарын цалингийн сан 3.2 их найдаас 4.2 их найд болж нэмэгдэж байгаа. 27 онд боловсролын салбар Монгол улсын нийт төсвийг 6.2 их найд төгрөг хүрэхээр ингэж тооцоологдож байна. За боловсролын салбарын төсөв нэмэгдснээр дотоодын бүтээгдэхүүний 7% баг хүрж байна. Улсын төсвийн зардлын 22% боловсролын салбарт очиж байна. Тэгэхээр их өндөр. Нөгөө талдаа гişүүдээ бид эдийн засгад томруулахгүй бол нийт одоо төсвийн 22% боловсрол зарцуулсан гэдэг ч нөгөө эдийн засаг маань бага болохоор очиж байгаа юм маань олон улсын хэмжээнд үзэхэд бид нар нэг хүүхдэд ногдох одоо зардал нэг 1500 орчим $1000 бага л байгаа байхгүй юу? Энэ бол өндөр хөгжилтэй орнууд бол нэг 100000 орчим хүрж байгаа тийм биз? Их дээр явж байгаа. Тэгэхээр одоо нэгэнт цалин дэтгэхөөр тэр нийгмийн асуудлыг шийдээд өгсөн. Одоо салбарууд эрүүл мэнд боловсрол дотоод менежментийн асуудлуудаа шийдээл гэж байгаа. Үр ашигт байдлаа дэвшүүлээ. Жишээлбэл бүх сум яхаараа 12 жилийн тогтолцоо байх хэрэгтэй. Нэг ангид 5 хүүхэдтэй, 7 хүүхэдтэй ийм л зардал, урсгал зардал нь хөндөр тогтож байгаа сургуулийн байгууллагуудад олон байна л да. Тэгэхээр үр ашигын сайжруулалт дундын одоо сум дундын одоо 12 жилийг бий болгоё. Ингээд нэг боловсролын салбарын ингээд баг дунд ахлах сургуулийн юу жоохон алдагдсан байна гэж үзэж байгаа. Тэгээд энэ мэтлэнгийн дотоод нөөцөө нэлээ шахан даа өөр арга байхгүй. Шинэ хөрөнгө оруулалт байхгүй. Тэгэхээр гадаад зээлийн ашиглалт боловсролын салбарын асуудлууд нэлээд одоо энэ дээр боловсролын салбар чинь $682 сая гадаад зээлийн ашиглаж явж байгаа. Энийг л одоо ашиглалтаа сайжруулна. Нөгөө алтан ширээ эрдэнэ бүрэнг туслан гаргачвал энэ төслүүд маань орон нутгийн дэд бүтцийн эрүүл мэндийн боловсролын хот байгуулалтын ингээд энэ олон төсөл орж ирэх гээд байдаг. Тэгэхээр бид чинь нөгөө сая тэр дээр жоохон нэг асуудал гарцсан. Энийг залруулчвал энэ болгончл одоо хэрэгж хорон зай нь үүсчих гээд байгаа юм л да. За салбарын шинжилүүд нэлээд явна. Энэ нөгөө түрүүний ярьсан энэ Улаанбаатар хотын 3000-аас дээш хүүхэдтэй 38 сургуулийг задлж хотхны баг сургууль, дунд сургууль, төрөлцсөн ахт сургууль болгоно гэсэн ийм зорилтыг боловсролын яам ярьж байгаа.
За 2026 онд 9 сарын 1-ээс өмнө 20 сургуулийг нэг ангид 35 хүүхэдтэй байх стандарт За боловсролын салбарын дотоод нарийн юмыг бол сайдаас нь асууя. За 27 онд орлогыг 33.6 их 80-д түргэнэ гэсэн байгаа. Тэгэхээр бид одоо улсын их хурал дээр олон хяналтын сонсгол, хянан шалгах төр хороо байгуулж ажилласан. Үүний үр дүнд бол хууль хяналтын байгууллагаар шалгагдсан шийдэгдсэн хэрэгүүд, тэдгээрийн үр дүнд хөрөнгө хураах, ял хариуцлагаас улсын төсөв төрөнг төвлөрүүлэх гэсэн энэ зүйлүүд яригдчихсэн. Тэгэхээр энэ тооцоо энд орлого бүрдүүлэхэд тусгагдсан уу гэдгийг нэмээд асууя. энэ эдийн засаг 2027 онд 5.8% өсөх нь инфляцийг 7% дээр барина. Нийт одоо орлогоо 34.7 их нийтээр оруулна гэдэг. Энэ болгон ч зорилт байхгүй. Тэгэхээр дандаа өсгөж байгаа нь засаг өөртөө зорилт тавьж जैन өөргөө шахаж байна гэсэн үг. Дотоод нөөцөд ажиллаж байна гэсэн үг. Буугаад ороод ирэх юм бол та нар загнах хэрэгтэй байхгүй. Яагаад эдийн засгийн үеийн баг тооцож байна? Инфляци яагаад ингэж их өндөр үзэж байна? Яагаад орлогоо ингэж багасгах тооцож байна? Энэ дандаа өсгөж орж ирж байгаа. Буюу засаг өөргөө дайчлан боломж байна. Дотоод нөөцөө шавах нь, урагшлан, илүү орлого хийн, илүү экспорт хийн, илүү хөрөнгө оруулалтыг татна. Илүү үр ашигтай байна. Энэ зарлага үлтэр хараад 31, 30, 28 гэдэг тасралтгүй буулгаж байгаа шүү дээ. 37-оос буулгасараад бид нэр 20 донд 31.9 аваад ирнэ. 29 он гэхэд бид нар 28-д ороод ирнэ. Энэ их том амжилт болно. 28 руу 20 руу ороод ирнэ гэдэг чинь байхгүй. Тийм их нийтийн онцлог улс төр дээр хохрол болыг яриад байгаа. За баярлалаа.